Эрхэм улсын их хурлын дарга гишүүдээ Монгол улсын нийт иргэдээ даян дэлхийд амьдарч ажиллаж буй Монгол ахын дүүсээ элгэн садан өлмийн нэгт Монгол туурхтан ахын дүү нараа олон газрын Монгол судлаач нараа өвөл цагийн эдэр ус дачигнах энэ өдрүүд монголчууд бидний түүхэнд хизээч үл мартах нэгэн түүх бүтээгдсэн өдөр юм аа. Нэгэн үе дэлхийд эзэгнэн хүн төрлөختнийг хөл өсөр гар газар тавиуж ин хамгалан тогтоож явсан бидний өвөг дээдс цагийн ирэхээр бусдын иргэшээлд орж бараг мартагдах шахам 200 жилийг туулах гашуун тавиланг эдэлсэн байдаг юм аа. Харин тэр гашуун түүхийг туулж хожмын үр хойч бидэнд туурга тусгаар төрүүлсэн дахин сэргээн үлдээсэн гайхамшигтай түүхэн үйл явдал 1911 оны 12 сарын 29-ний өнөөгийн бидний зогсож буй хан уул хатан туулын хөндөд болж байжээ. 1911 оны өвлийн дачигсан тэр өдрүүдэд Чингис эзэн богдын угсаа залгамжилсан ноёд язгууртнууд шашин номын мэрэгдэн онц мэрэгэн шийдэл үл зүхрэх зүтгэлэнд биелэхэд нэн хэцүү түүхэн нөхцөлд монголчууд туурга тусгаар улс гэрээ сэргээн мандуулсан байдаг. Тухайн үед Аз Европын олон улс орнуудаас хамгийн магнад эрхчлөө төр улсын язгуур соёл уламжлалтай бидний дээдэс цагийн тохиол олон улсын хандлагыг нэн тэргуунд мэдэрч тусгаар тогтнолын үйл хэрэгэ хэрэгжүүлж чадсныг түүхч эрдэмтэд нотолдог юм аа. Монголчуудыг дэлхийн их гүрнүүд бусад Аз Европын улс түмэн мартагдсан Монгол хэмээн мөхөж буй үндэстэн гэж харж байхад харин тэд өөрсдөө их эзэн хааныхаа удам цус мэрэгэн төрийн хизээч үл тасрах үеийг хадгалсаар байжээ. Тийм учраас Чингис хааны угсааны язгууртнууд язгуурын ёсоо журамлан шашин буюу үзэл санаагаа үндэс буюу тасралтгүй явж ирсэн угсаа залгамжлаа хамгаалахын тулд тэмцлийг эхлүүлэх үзэл санааны үндэс нь болсон байдаг. Тэр бэрх хүнд цагт эцсийн тэмцлээ хийж Монгол улсаа уугуул газар нутагт нь дахин мэдлүүлсэнийг та бид өнөөдөр хүндэтгэн дурсаж маргааш ёслон тэмдэглэх гэж байна. Эзэн хаанаараа шашин соёлын нэгдлийн бэлэгдэл богд жавзан дам худагтыг залж эрхт төрөө ар өвөр Шинжаан Тува Урайха Бурайд Хөхнөр Алшаагийн зэрэг олон газрын монголчууд сэтгэл зүрхээр нэгэн цул нэгдэл болж их хүрээний зүгт залбирэн мөргөж байсан ийм түүхтэй. Ийхүү Монгол нутгийн минь голомтод тусгаар тогтнолын гал дүрлзэж эхэлсэн. Шинээр Монгол төрөө сэргээн тунхаглаж төр ёсоо мандан бадруулахдаа эртний их төрт Чингис хаан болон Хувлай хааны байгуулсан их төрийн ёс журмыг чандлан баримталж эмхлэн зохион байгуулсан байдаг. Хаан төр шашин хослон барих улсын нэрийг Монгол улс оны цолыг олноо өргөцсөн хэмээн нэрийтгэж Монгол төрийн ёс ёслол удам гарлын ирэм дарааллыг төр ёсны үүднээс нягтлан баримталж ягштал мөрдөж байжээ. Богд жавзан дам хэдийгээр төвд хүмүүн боловч монголчууд түүнийг Чингис хааны үр Абатай хааны угсааны өндөр гэгэн жавзан дам хувилгааны дүр хэмээн үзэж хаанчлах эрхийг олгосон их эзэн богд Чингис хааныхаа алтан төрийн цулбарыг түүнд атгуулсан түүхэн хувьтай. 106 жилийн өмнө Монгол төрөө сэргээн тунхагласан тэр үед олон газрын монголчууд төр шашны зүтгэлтнүүд эрх мэдлийн ирэмб улс төрийн соёл төр улсынхаа төлөө нэгэн биеийг үл харамлаж үр удам ах дүүгэж алдахаас айгаагүйг Монгол улсад дагаар орсон бусад хошуу нутгийнхан нийт Монгол түмэн бид үеийн үед маш их хүндэтгэн явах ёстой бөгөөд бидний хувьд хизээч үл мартах ийм түүх юм аа. Тухайн үеийн Монгол төрийн сайд зүтгэлтнүүдийн тангаргийн үгэнд улсын сүрийг бадруулан хаан эзний өмнө шашин төрийн төлөө зүтгэхэд хялбарыг ирэхгүй, бэрхээс зайлахгүй байгуулсан төрийн төлөө батлан тогтоосон тангараг, сахилгаа, нүдний зүцгий, зүрхний толь мэд хичээнгүлэн хайрлан хэмээн энэ үгийг өнөөгийн Монгол төрийг авч Монгол төр зүтгэж буй хүмүүр санаандаа санаж бодолтоо тээж өглөө бүр майн мэгдсэн мэт бодож шүншиг мэт санаж байх хэрэгтэй юм аа. Хожмын та бидэнд энэ төр улсыг сэргээн байгуулж өгсөн өвгдийнхээ үйл хэрэг төр улсаа нүдний зүцгий зүрхний толтоосоор юутай зүйрлэн сануулах байзаа. Та бүхэн сайн тунгаан байзаа. Шинээр байгуулсан Монгол улсаас гадна ижил хугацаанд Манччин улсаас салан гарсан дундад иргэн улстай харилцан ойлголцох, хаант Оросын засаг төртөө эртний сайхан уламжлаараа харилцах, гэрээ бичиг байгуулах,
дэлхийн томоохон улс орнуудад мөн элчин сайдаа суулгах, хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө чөмгөө дундартал зүтгэлсэн байдаг. Хэдий тийм олон улсын байдал ээдрээ төвөгтэй их улс баг улсаа мэрэн идэхийн төлөө самун үл ойлголцол олон газарт болж байсан ийм цөөн цаг байсан юм а. Гэвч шинэ мандсан Монголын төрөөс дотоодын эдийн засгаа боломжоор өөд татах, уул уурхай байгалийн баялгаа зөв хуваарлах, хуучин татвар төлөвлөгөө цөлөн байсан гадаадын уул уурхайн концессуудыг цуцлах, тэднээс авах татвараа нэмэгдүүлж, хүн ардаа өөд татах, өрөнд орны эрдэм соёлд шүтүүлэн сургах, өөрийн ард олныг дэлхийд дахинтай танилцуулах ариун их ажлыг эхлүүлж тодорхой хэмжээгээр үр дүнд хүрсэн байдаг. Улсын эрх ашигыг хувийн эрх ашигаас дээгүүр тавьж, эрх мэдэлд шунах, авилгал хээл ахуул гаргах, хууль зөрчин дураараа авирлагчдыг чангалан шийдгэж байсан баримтуудыг түүхэн шар хуудсанд үлдсэн байна. Эмх замбраатай, эрэм журамтай тийм улсыг сэргээн эхлүүлсэн гэдгийг бид бүхэн санаж, сэрж, хүндэтгэн дурсан баярлах ёстой юм а. Түүх бол алдаа онооны онс юм а. Түүх бол өнгөрснөөс идүүгэх дайрч ирээдүйд одох галт тэргэ. Гэвч Монгол улсын төрийн зүтгэлтнүүдийг дотоодд нь хагаралдуулж, өөрийн эрх ашигт урвуулах, бусад улс орнуудын далд хуйлдаа, хавсран, хуурах, зайлан бултах, үл ойлгож хүндэтгэн олон шалтгаанаар сансан хэрэг сэтгэлчлэн бүтсэн үйл явдал 1915 оны Хяактын гэрээгээр тасалдсан байдаг. Хяактын гэрээнээс хойш монголчуудын итгэл нь нэвдэрч, улсын эрх ашигаас хувийн хичээсэн байдалтай олон газрын монголчууд нийслэл хүрээнээс буцсан энэ хэдэн жилийн түүхийг бид бас мартаж болохгүй. Тийм гашуун түүх өнөөдрийн цаг үедээ ижил байгааг бас санах хэрэгтэй. Улс нь үнгүүдэж, хүн бүр хуваа хичээж, улс оронд нэгдсэн үнэт зүйлгүй болохын аюул тэр хэдэн жил байсан юм шүү. Бид бас санахдоо. Харин цагийн тохиол, Орос оронд өнгөрсөн шин цагийн нөлөө, Монголын сэхэтэн худалдаачин голдуу хүмүүс улс орноо дахин мандуулах их хувьсгалыг эхлүүлсэн 1921 оны ардын хувьсгал байсныг та бас бид нар сайн мэднэ. 1921 оны ардын хувьсгал, 1990 оны арчилсан хувьсгалууд нь 1911 оны их үйл хэргийн дасралтгүй үргэлжлэл, үзэл санааны өв залгамжлал нь байсан билээ. Эдгээр хувьсгалуудын үйл хэрэг 20 дугаар зууны Монгол төр улсынхаа төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсэн бидний ахмад үеийнхний чин сэтгэл, үнэт зүйлийнх нь цөм өнөөгийн Монгол улс юм а. Туурга тусгаар Монгол улсаа сэргээн тунхагласны 106 жилийн энэ баярын өдөр та бид олон түмэн ардынхаа төлөө, Монгол төмнийхөө төлөө, Монголын хувь заяа, үн цэнийхээ төлөө юу хийж чадаж байгаа, юу хийх вэ? Тусгаар тогтнолоо яаж авч явах вэ гэдгээ жил бүрийн энэ өдөр санаж тухайн жилдээ хийсэн үйл хэрэгээ дүгнэж байвал энэ жил шинэ жил тэмдэглэхээс илүүтэйгээр үнэтэй бас онцлогтой байх болно. Алдсан алдаагаа ухаарч, умарцсан санж сэрж, залхуу нь ажиллаж, зүтгэлтэй нь үр дүнгээ гаргаж байгаасаа гэж хүсэж байна. Монгол төрийг мөнх хөх тэнгэр ивэж байх болтугай Монголын тусгаар тогтнол мөнх оршигаа баярлалаа.